Өнөөдөр Монгол Улсын зэвсэг түвшин байгуулагдсны түүхт 105 жилийн хойно Монгол цэргийн өдөр тохиож байна. Иймээс энэ өдрийг хэрхэн яагаад тэмдэглэдэг болсон тухай та бүхэнтэй хуваалцъя. 1921 оны 3 дугаар сарын 18-нд Их Жанжин Дамны Сүхбаатарын удирдсан ардын цэрэг Хяагт хотыг чөлөөлсөн байдаг. Энэ нь Монголын орчин үеийн зэвсэг түвшний түүх эхэлсэн тусгаар тогтнолын төлөө анхны том ялалт болсон онцгой өдөр гэж үздэг. Үүнээс хойш Монгол ардын журамт цэрэг байгуулагдаж эх орноо хамгаалах тусгаар тогтнолоо багтаах үйлсээ эхлүүлсэн. Өөрөөр хэлбэл өнөөдрийн зэвсэг түвшний суурь тэрэг тавигдсан гэсэн үг. Харин 1946 онд тухайн үеийн баг хурлын тэргүүлэгчдийн шийдвэрээр энэ өдрийг хувьсгал цэргийн баяр болгон жил бүр тэмдэглэж байхаар тогтсон. Дараа нь 2011 онд хуульд өөрчлөлт оруулж өнөөдөр бидний мэдэх Монгол цэргийн өдөр болгон аль бие ёсоор тэмдэглэдэг болсон. Тэгэхээр энэ өдөр зөвхөн нэг баярын өдөр биш, Монгол цэргийн түүх, анхны ялалт, тусгаар тогтнолынхоо төлөө бие сэтгэлээ зориулж тэмцсэн үе үеийн цэргийн хүчний маань бахархлын өдөр юм аа. Монгол улсад орчин цагийн зэвсэг түвшин байгуулагдсны түүхт 105 жилийн ойн баярын мэндийг үе үеийн Ахмад дайчид Монгол улсын зэвсэг түвшний нийт бие бүрэлдэхүүнд өргөн дэвшүүлье.